Баярлалаа. За энэ хуулийг яг хэрэгжүүлэх, дагаж гарсан тогтоолыг хэрэгжүүлэх асуудал энэ ойлголтын зөрүүнээс болоод л ингээл яваад байгаа маа. Энэ орж ирж байгаа хууль уг нь бол одоо бас жоохон ухралтын шинжтэй л болчихлоо. Бид энэ үндсэн хуультай аваачаад улсын зэрэгэлтэй, орон нутгийн зэрэгэлтэй гэдэг нэг юм шал буруу нэр томьёо оруулсан. Улсын зэрэгэлтэй гэдгийн цаана одоо нэг улсаасаа салж тусгаарлах гэдэг юм шиг агуулгач яваад байгаа юм шиг юм утгагүй морцсон байхгүй. Бусад улс орнууд бол нийслэл хот. За тэгээд спешиал буюу тусгай статустай хот. Тэгээ бусад гэд ингээд явчт юм бил. Тэгээ манайгаа авч улсын зэрэгэлтэй, орон нутгийн зэрэгэлтэй гэд аваачиж одоо ойлгомжгүй байдал чихч оруулсан нэгдүгээр шүү дээ. Инээсээ болж байгаа. За хоёрдугаарт бидэд явж ирсэн уламжлалаасаа ерөөсө хотын удирдлага, төр засгийн удирдлага гэдгийг ерөөсө ойлгохгүй. Дандаа хольж утгадаг. Хот гэдэг бол тэр одоо суурин газрынхаа амьдралын орчинд хот нийтийн аж ахуй энэ зүйлүүдэд хэрэгжүүлээ явах иргэдээсээ тэр захирагчийг сонгодог байх ёстой асуудал байхгүй. Засаг дарга бол төрийн төлөөлөл. Тэгээ энэ зүйлүүдийг ингэж хольж утгасаар агаад одоо сүултээ ч одоо мэдхгүй ингээд их л сонирн байдал орж ийн одоо тэгээд хэрэглэх газрын даргын чигүүргийн асуудал хууль зүйн яам ингээл хариулаад бөөнөрөө орж ирээ суудсан л байх юм. Ямар ч учиртай юм. Энэ нэгдсэн бодлого нь одоо тэгээд хэрэглэх газрын дарга зангидж чадхаа болцсон юм уу? Мэдхгүй байна. Гайхах. Тэгэхээр би одоо энэ том ухралт боллоо. Иргэд захирагчаа сонгодог байдлаас бидэд ухарж байгаа юм байна. Налаах багнуурыг бол ингээд хотолгоо хөгжүүлэхийг бол бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ зөвхөн энэ хоёрыг биш байхгүй. Тэгэхэл их сонин зүйл рүү орчлоо. Тэгээ энэ танилцуулга эдэр дээр хотыг одоо хүн амын одоо 30 мянгаас доошгүй байх хүн амтай байх шаардлага энэ хангахгүй гэдэг дүгнээ өвччих. Тийм байхгүй шүү дээ. Энэ хуулийн төслийн үзэл баримтал танилцуулгыг бичиж байгаа хүмүүс би хэлчихье. 30 мянган хүнтэй байх эсвэл 30 мянган хүнтэй доошгүй хүн амтай байхаар төлөвлөсөн гэж байгаа шүү. Та нар яагаад ингэж хууль зөрчиж улсын хурлыг ингэж тойрогдуулж танилцуулгын хуулийн танилцуулга бичээд байгаа. Энэ хуулийг ерөөсө бүтэн уншиж ойлгоогүй байгаа байхгүй. Тэрээс 30 мянган хүн амьдрахаар хот олчдаг тийм зүйл байхгүй шүү дээ. 30 мянгаас доошгүй хүн амьдрах тэр төлөвлөлтийг хийгээд энэний төлөө явах хэрэгтэй байхгүй. Хэрвээ энэ сумуудаараа үлдэх юм бол энэ дэр чин хот төлөвлөгч ажиллахгүй. Тэгээ бид цаас За хариулъя. Амар сайхан гишүүн сайд хариулъя. За сайн зургийн гишүүний хэлж байгаа асуудалтай ерөөдөө санал нэг байгаа. За яагаад хууль зүйн яамн дээр оруулж ирж байна гэхээр ерөнхий сайдын захирамжаар энэ ажлын хэсгийг ахлах асуудлыг хууль зүйн сайдад даалгасан учраас хууль зүйн яамнаас оруулж ирж байгаа. Уг нь бол хэрэглэх газрын эрхлэх асуудлын өрөөний асуудал. Гэхдээ энэ засгийн газар дээр яриад энэ одоо ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэж шийдвэрсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт уг нь бас санал нэг байгаа. Энэ хууль хэрэгжээд явах. Ялангуяа энэ одоо нийслэл хэмээх нэг төвтөө төгжрөл бөглөрл агаарын бохирдол гээд эдийн засаг нийгмийн нэг төв болсон төвлөрлөөс олон төвд суурьшмал газрыг бий болгох, хотоос сохны хөгжлийг хурцсах зорилгоор 24 онд энэ хууль батлагдсан. Харамсалтай нь одоо зарим аймаг орон нутгуудад эдгээр газрын одоо асуудлууд, хилийн засгийн маргаан, газар олголт, дээрээс нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлууд бий болсон байна гэдэг шалтгаанаар энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэдэг асуудал хэрэглэх газар дээр ажлын хэсгээр яригдсан байна. Тийм учраас хамгийн хэрэгжих боломжтой хоёр газрыг цааш нь хот болгож хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлж явуулъя. Энэ хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудаа эрчимжүүлж дараагийн одоо хот байгуулах бэлтгэл ажлыг алдаа оног за мөн одоо асуудал шийдлийн гарцыг гаргаж
Бүрчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 8 орон нутгуудыг хотуулах ажлуудаа урагшлуулах ёстой гэж үзсэн. Тэгээ энэ өөрөө бас нэг ялгаж салгаж ойлгох чадах асуудал ерөөсөө биш. Ялангуяа одоо хот нийтийн аж ахуй, хот тогтчлт, тэгээд аж ахуй, дэд үтсийн асуудлууд бол энэ хот байгуулагчнаар өөрөө бие дааж шийдэх боломж мөрдөх юм байна. Хот төлөвлөлтөө хийх юм байна. Өнөөдөр одоо дүүргүүд нийслэлээс хамааралтай өөрсдөө хот төлөвлөлтөө хийж чаддгүй, дүүргийн төлөвлөлтөө хийдэггүй, аймаг орон нутаг сумч мөн ялгаагүй юм байгаад байна. Тийм учраас энэ одоо хөгжлийн асуудлууд хооширч удааширч гацж байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр тухайн оршин суугаа газрынхаа төлөвлөлт хүндрэл бэрхшээлийг өөрсдөө судалж шийддэг, өөрсдөө тэр төлөвлөсөн ажлуудаа урагшлуулдаг байх. Эдийн засаг нийгмийн бие даасан байдлаа бий болгоход энэ хуулийн ач холбогдол уг нь оршиж байгаа юм байна. Тэгээд ямар ч байсан одоо энэ хоёр хотыг явуулаад цааш нь бол энэ хот байгуулах ажлуудаа ер нь эрчимтэй явуулахгүйгээр бид тулгымцсан асуудлуудаа шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас дараагийн шатанд энэ хуулийг хэрэгжүүлэх. За сайн зэрэг гишүүн тодруулж өсвэй. Хууль зүйн дотоод иргэн сайд бас баярлалаа. Аль болохоор хэрэгжүүлчихье, зөв ойлгуулчихъя гэдээ явж байгаа юм. Яг одоо тэгээд налаах багнуураараа жишээ олгоод нэг үзүүлэлт хийчээ гэж би одоо хүсэж байгаа. Удирдлагууд нэрээ суудсан байна. Энэ дээр сайдаа ажлын хэсэг гаргаад ядаж энэ хүннүү хотыг дагуул хотоор нь үлдээмээр байх юм. Энэ хүннүү хотын чинь төлөвлөлт шал өөр концепцээр явж байгаа. Газар олголт нь сонгон шалруулалтаар явж байгаа. Бие даасан хууль гарцсан байхгүй. Дээрээс нь энэ Улаанбаатар хотын төлөвлөлийг дагаад энэ налаах багнуур хүннүү хотоос гадна эмээлт ажил дүрийн паркийг дагсан бас хот байгаа. Аргалан тот. Тэгээ энэ өөрөө ингээ эмээлт ажил дүрийн паркийг бас ингээ түлхэц суудгээд бас явж байгаа шүү дээ. Ийм зүйлүүдээс ингээ бид ухарж байна. Тэгээ энэ өөрөө эргээд засаг захиргааны нэгж буюу төрийн удирдлага, хотын аж ахуй удирдлага хоёрыг ялгаж салгаж одоо бидэд ойлгохгүй бол нэрээ тун харамсалтай юм болж байна доо. Тэгээд энээсээ ингээд иргэдэд аятай тухтай байх, бизнес хөгжих, тэнд хүний За үгэлжлээ. Батын